Амен. За өнөөдрийн Библийн хэсэг дээр яаж айгүй олон нэг хэл оголчаар нэрнүүд гарч ирж байна уу? За ерөөсөө өмнө сонсож байгаагүй шүү дээ, ерөөс гарч ирж магадгүй. Жоо гэх айгүй сайн бас нэрнүүд дурддагдж байна. Тэ уншаад бас жоохон хэцүү байна. За өнөөдрийн бидний уншсан хэсгийн маань ерөнхий гол баатар гэдэг хэн байна вэ гэх юм бол Йохошафат гэдэг хаан байгаа тийм. За Йохошафат гэдэг хаан болохоор хойд Юудагийн 4 дахь хаан байсан. За тэр нь болохоор тийм Израиль болохоор өмнөд хойд гэдэг хоёр хуваагдсан байсан үедээ өмнөд Израиль хойд Юуда гэдэг. Хойд Израиль өмнөд Юуда гэдэг хоёр хуваагдсан байсан. За тэр үед болохоор яасан бэ гэвэл Юуда нутгийг хариуцж байсан. Тэр Юуда нутгийн хаан болохоор хэн байсан бэ гэвэл Йохошафат хаан байсан. За Библийн түүхэд хамгийн их магтагдсантай хаадын нэг гэж тооцогддог. Түүний аав бол Аса хаан байсан. Аса хаан болохоор мөн Бурханд итгэдэг те. Йохошафат хааны аав нь болохоор Аса хаан байсан. Тэгэд Аса хаан болохоор Бурханд итгэлтэй хүн байсан учраас түүний зарилгуудыг дагаж мөрддөг. Бурханы гэрт дахил өргөж те. Түүний хүмүүс зөв шударга байдлыг айддаг те. Бусдад заадаг тийм хүн байсан. Тэгээ Йохошафат хаан дээр байлдаануудад Бурханы өдөртлөг тэр заавар зөвлөмжүүдийг хүлээдэг, түүний өмнө залбирдаг. Ааваасаа суралцсан тийм нэгэн байсан. За залбирлаараа дамжуулж Моос орноо хамгаалж исэн гэж хэлэхэд бас буруудахгүй. Йохошафат хаан бол тэгээ Библиэд хамгийн удаан засгаж байсан хаадын нэг бөгөөд түүний өдөртлөгөөр Юуда хаант туслах хүч шигжиж байсан цаг үе юм аа. За тэрээр мөн Юуда улсын хойд болон өмнөд хэсэгт нэг хоорондын эв нэгдлийг хадгалахад маш чухал үүрэг гүйцэтгэж байсан үе юм аа. За тэрнтэй зэрэгцээд ямар хаан байсан бэ гэх юм бол Ахазын хааны үед буюу ойролцоогоор манай эртний өмнөх 870-аас 849 оны хооронд Юудыг хаанчилж байсан. Хааны талаар бүгдээ өнөөдөр суралцах нэ. Тэгээ өнөөдөр түүнээс бас за тэр хаан бас эзэнтэй хэрхэн алхаж байваа гэдэг талаар хамтдаа харах нэ. За Йохошафат хаан бол тэг сая харахад бол аюу олон асуудлуудтай тулгарч байна шүү дээ. Хүний хувьд шийдвэрлэж чадахгүй боломжгүй асуудлууд ингээд маш их гарч ирж байсан. За түүний өмнөх бүлэг дээр буюу 20 дугаар бүлгийн өмнөх 19 дугаар бүлэгт болохоор юу гарсан бэ гэх юм бол Юуда нутагт амар тайван тогтоод Йохошафат хаан яасан бэ гэх юм бол газар бүрт эзний шүүгчдийг босгосон. Шүүгчд гэх юм бол шүүгчд яг эзний тэр заавар зөвлөгөөг аваад хүмүүс ирээд магадгүй шүүгчдээс ийм хэрэг загвуудаа ирээд шүүлэхээр ингээд ирэх үед нь яадаг байсан бэ гэх юм бол ингээд шүүгчд шүүж өгдөг байсан. За тийм шүүгчдийг Йохошафат тэр үед яасан бэ гэх юм бол газар бүрт ингээд босгосон байгаа 19 дэх эшлэлээс харах юм бол. За тэгээд тэднээр дамжуулж Юуда нутаг бол амар тайван болсон байсан цаг үе. За ийм цаг үед юу болсон бэ гэх юм бол эхний эшлэлийг хамтдаа харах юм бол Мог болон Амманы хүүгүүд нэвтрээ ирэх нь Йохошафатын чихэнд ингээд сонсогдсон ингээд мэдээ ирсэн байна шүү дээ. За тэд нар ингээд дайтахад ирж шүү те. Таны эсрэг яаж юм. За эндээс ингээд харж байна те. За Мог, Аммон, Йордан үндэстнүүд ингээд нийлээд яаж юм. За бүр ингээд 3-5 үндэстэн нийлээд Иерусалим руу буюу Юуда нутаг руу ингээд ирж байна те. Ир дайтахад ер нь бэлэн болсон байна гэсэн мэдээг Йохошафат хаан авсан. За тэгээд энэ үед болохоор түүний хувьд ингээ маш том нэг цохилт болсон цаг байсан тий. За тэгээд даван гарахад үнэхээр хэцүү байсан ч гэсэн Йохошафат хаан тэр үед үнэхээр айж байсан ч гэсэн тий. Өөрийн хүч ер нь хүрхгүй гэдгийг мэдчихсэн тий. Өөрийн миний хүч хүрхгүй байна гэдгийг мэдээд нэлээ ингээ бодлогошоо сууж исэн тий. Бодлогошоо ингээд хэцүү байдалд орсон. За таны хувьд гэсэн тийм хэцүү байдалд орж исэн үе байгаа. Байна шүү дээ. Бид нэр санхүүгийн хувьд, эрүүл мэндийн хувьд, харилцааны хувьд, сэтгэл санааны хувьд гэсэн дээ. За тийм хүнд хэцүү байдлууд заримдаа нэгээр ирдэг тий. Заримдаа болохоор яадаг вэ? Бүр ингэ ар араас ингэ нэг нь зогсож чадаагүй байж ирсэн ар араас ирдэг шүү дээ тий. За өнөөгийн бидэнд ч гэсэн иймэрхүү өөрсдийн хүчээр даван гарахад хэцүү олон асуудлууд гэсэн тулгардаг байгаа. Тэгээд энэ зүйлүүдийг яагаад ч өөрийнхөө хүчээр давж гарахад хэцүү байсан. За магадгүй нэг байсан бол яг хөө тийм Йохошафат нэг бол ганцаараа ихэж өөрийнхөө хүчинд найдаад тэг хөдөлж чадах байсан баг. Гэхдээ яасан бэ? Гурван үндэстэн тэгтээ бүр ингэж ирсэн байна. За тэр үед Йохошафат яасан бэ? Өөрийн сул дорой
байдлыг мэдсэн учраас Бурхны өмнө очисон байна. Өөрийгөө сул дорой гэдгийг мэдсэн учраас бас айсан байна. Тэ маш олон үндэстнүүд тэр улсын өөрийнх нь тэр захирж байгаа улсын эсрэг босоод тэ дайдахаар ирж байгаа гэдгийг сонсоод Яхошпат хаан нэг талаасаа маш их айсан байна. За айц гэдэг бол тэ миний хүч хүрэхээргүй тийм үед төрдөг мэдрэмж байна. Яхошпат хаан үнэхээр их айсан байсан. Харин тэр үед Яхошпат хаан тэ юу хийхээ мэдэхгүй хөт шатлан хүрлцэхгүй сул дорой гэдэж мэдэж байсан тэр үедээ болохоор хамгийн чухал хөлсрүүд илгэсэн буюу тэ Хаадын хаан эзэдийн эзэн. Тэгээ тэр улсыг яг жигнэсээ захирддаг тэр нэгэн лөө яасан бэ гэх юм бол хараага өгсөн. За юу за яг энэтэй холбоотой болохоор дуулал ном дээр бас ийм ишлэл байдаг. Айх үедээ би танд итгэлээ өгнө гэсэн ишлэл байдаг. За таны хувьд айх үедээ яадаг вэ? Айх үедээ айдаг тийм. Айдаг айснасаа болоод бид нэр яадаг вэ? За магадгүй зогтож болно тийм. За гарах гарцгүй тийм нөхцөл байдал магадгүй хаашаа чамайг зогтчмаар санагддаг үед бас байдаг тийм. Хаашаа чамайг зогтаад тийм эсвэл нүдэн анд юу ч болоогүй. Бус орон дээрээс мэддэгдэхгүйгээр бид нар зөвхөн дагаар орё гэдэг. Тэгдэг үү? Таны хувьд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? За тэгвэл Яхошпат хаан бол айс үедээ өөрийн итгэл найдварыг тэ Хаадын хаан эзэдийн эзэн тэр нэгэнд өргөсөн байна. Тэгээд тэр мөн бүх асуудлуудаа яг л хүүхэд адилтай ууг нь улсын бүр ингээд хамгийн дээд эрх мэдэлтэй тэр хүн байгаа шүү дээ. Тэр эрх мэдэл тэр шийдвэр гаргах чадaltaй тэр хүн байтал яасан бэ гэх юм бол тэ өөртөө байгаа бүх асуудлуудаа Бурхны өмнө өтсөн байна. Тэ энэ улсын төслүүд ингээд миний эсрэг ирж юм. Хүмүүс та хамгаалаач. Та бол тэ тэгэхээр өөрийн намдагц энэ газрыг хамгаална гэж хэлсэн тэр Бурхан шүү дээ гэж Бурхны өмнө үгийг бариад Бурхны амлалтыг бариад залбирсан. За Яхошпат хаан эзний өргөнтэй Бурханд найдан түүний өмнө залбирсан байгаа. Яхошпат хаан тэгээд ганцаараа залбираад зогсохгүй яасан бэ гэх юм бол тэг бүх ард түмэнд хүртэл ингээд ноцог барилтыг зарласан. Тэг хамтдаа залбирцгаая тэг манай улс орондоо ингээд дайснууд ирж байна. Тэг хамтдаа яах вэ? Өхнийхөө өмнө залбирцгаая гэд түүний өмнө яасан. Улс даяар ноцог барилтыг зардаад хамтдаа залбирсан. За тэгээд тэр үед болохоор яасан бэ гэх юм бол Юдагийн бүх хотоос тэг хүмүүс Бурханд хандаж тусламж өгөхөөр ингээд цугларцгааж байсан. За бид нар ч гэсэн тэ асуудал тулгарх үед тэ Бурхны хамгаалтыг гуйж чаддаг. Тэгээд бас бусад хүмүүс бас яг залбирлын сэдвээ чуулгандаа ч гэсэн тэ өөрсдийнхөө асуудлуудыг хийж хамтдаа бас залбирах цаг гаргадаг байх хэрэгтэй. За тэгээд энэ үйл явдлаар дамжуулаад хамтдаа Яхошпатын залбирлаас бас 3 зүйлсийг сурах хэрэгтэй байна. Яхошпатын залбирлаас эхний сурах ёстой зүйл болохоор яасан бэ гэх юм бол Яхошпат хаан бол Бурхны өмнө бүрэн дүүрэн найдсан байна. Бурхны өмнө бүрэн дүүрэн найдсан. Та асуудалтай нүүр толгойг үедээ ингэ залбирлаар тэмцэж чаддаг тэр итгэж болоосаа гэж танд уриалж байна. Тэг Бурхны үгийг бас бариад тэ танд өгсөн тэр амлалтын дагуу залбирдаг тэр нэгэн болоосаа гэж хүсэж байна. За Бурхны өмнө бүрэн дүүрэн найдсан гэдэг нь болохоор шүү дээ. Яхошпат хаан Бурхан л энэ асуудлыг шийдэж чадах цорын ганц нэгэн тий. Би бол ерөөсөө миний хүч өрөхгүй. Би бол энэ асуудал дээр үнэхээр юу ч хийж чадахгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд яасан бэ гэх юм бол Бурхан бүх талаараа тэр найдсан байна. Нэг талаасаа юу гэсэн бэ гэвэл Бурхан бууж өгсөн гэж байна. Тэгээ бууж өгөөд би өөрийнхөө сул дорой хүлээн зөвшөөрөөд Бурхан тэр асуудлыг бүрэн дүүрэн найдах хэрэгтэй байна. За Яхошпатын бас энэ залбирлаас бүгдээ юу харж болох вэ гэх юм бол бид нарт
асуудал гарч ирэх үед асуудал руу ингээд фокуслаад тийм энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ асуудлыг яаж даван гарах вэ гэж тийшээ хараагаад төлөвлөх үү? Яг л Йохошпат хаан шиг бурхан руу хараагаад шийдвэрлэх хэрэгтэй. Бид нар асуудалтайгаа нүүр тулгараад байх юм бол асуудал яг дахиад гарч ирэл тийм асуудал бол эзэж дуусах. Бидний амьдралын төгсөл хүртэл асуудал үргэлж даган явсаар байх болно. Харин тэр асуудлуудыг бид нар яах хэрэгтэй гэх юм бол Бурхны өмнө өргөх хэрэгтэй байх нэ. За тэгээд та асуудалтайгаа нүүр тулах үед тэгээд залбирлаар тэмцэж чаддаг тэгж болоосоо гэж хүсэж байна. Тэгээд Бурхны үгийг бариад танд өгсөн түүний амлалтын дагуу залбирэн Бурхны хамгаалтыг илэрхийлдэг нэгэн болох хэрэгтэй. За Бурхантай бас түүний амлалтанд итгэн үгийг бариад залбирсан. За бид нар Бурхны өмнө залбирдаг тэгээд залбирдаг хүмүүс Бурхан ингээд залбираад байдаг. Гэхдээ түүнээс магадгүй хариултаа авахгүй хүмүүс байж байна. Бурханаас хариултаа авдаг юм аа. Яаж авдаг вэ Бурханаас хариултаа? Бурханаас хариултаа янз бүрийн аргаар авч болно. Тэгээд түүний үгээр дамжуулж авч болдог байгаа. Тэгээд Бурхантай бид нар босоо харилцаанд дүнтэй түүн рүү залбирсан бол түүний үгийг ч бас үлээж авч чаддаг байх хэрэгтэй. Чимээгүй цагаар Библи уншихаар тэгээд үгээр номлолоор дамжуулдаг Бурхны үгийг бас үлээж авах хэрэгтэй байдаг. Бурхантай харилцах бол амьд учраас түүнд гуйлт хүсэлтэд мэдүүлээд чад өөр арга замаар тэгээд Бурхан үгээ хэлчихэд байх үед яг үгээс арай өөр. За энэ ч арай биш байхаа тэгээд чад өөр замаар бас бид нар оролдоод байх шаардлагатай. Харин Бурхны хүлээх буюу түүний үгийг хүлээж аваад тэр арга замаар уршлах хэрэгтэй байх нэ. За Йохошпат дараагийн хариу болохоор түүний сурах зөвлөхөөр залбирч байхдаа түүний хамгаалтыг бас хүссэн байна. 12-аас 13 дугаар ишлэгийг бүгдээр харах юм бол юу гэж вэ? Өө бидний Бурхан та тэднийг шийдэхгүй юм гэж юу? Чин бидний эсрэг иржгүй энэ асар их зэргийн өмнө бид сулд ороод билээ. Бид хэрэггүй мэдхгүйч бидний хараад тань дээр байна гэжээ. Бүх юудаа өөртөө нялх өрс эхнэр хөвгүүдийн хамт эзний өмнө зогсож байгаа гэсэн. За ингээд Йохошпат яасан бэ гэх юм бол тэгээд улс орныхоо бүхэл ах дүүсийг нялхас эмэгтэйчүүдийг эзний өмнө хамгаалж өгөөч гэж хунтаа залбирсан байх нэ. За би өнөөгийн биднээсээ Бурхны дуу хоолойг саяны ярьсан шиг Бурхны үгээр чимээгүй цагаар Библи уншлахаар онлоор мөглөөр сонсох боломжтой. За тэгвэл Йохошпатад тэр үед Бурхан яаж үгээ хэлсэн бэ? Йохошпатад Бурхан яаж үгээ хэлсэн бэ гэх юм бол 15-аас 17 дугаар ишлэгийг өдөр харцгаая тийм. Тэгээд бүх юудаа Иерусалимын оршин суугчид биш 14 дугаар ишлэгийг харах юм бол тэгтэл чуулганы донд эзний сүнс Асапын үгүүдээс гаралтай Левихэн Матаныгийн дөч Йеелийн гож Бинаягийн ач Захаригийн хүү Яахиз дээр боо иржээ гэсэн байна. Тэр үед эзэн өөрийн шүтүүлэгчээр дамжуулж үгээ айлтгуулсан. Тэгвэл одоо үед яадаг болсон бэ? Одоо үед бид нар Бурхан хизээд үгээ айлтгах боломжтой болсон шүү дээ. Өөрөө бидэнд яасан бэ? Библийг өгсөн шүү дээ, тийм. Өөрийнхөө үгийг өгсөн байна. Библиэр дамжуулж бид нар өдөр болгон тэр чимээгүй цагаар Библи уншихаар яг номлолоор дамжуулж гисэндээ түүний үгийг сонсох боломжтой болсон. Бурхан үгээрээ ялалтыг за Йохошпатад ингээд амласан байна. Ямар амлалтыг өгсөн бэ гэх юм бол энэ асар том айрамт, энэ асар том сэргүүдээс болж чи бүү аа тэгээ бүү шантар. Шин энэ тулаан бол чиний биш юм аа. Харин Бурханых юм тийм. Тийм учраас чи бүү байгаарэ гэж Йохошпатад яасан бэ? Амлалтаа хийсэн байх юм шүү дээ. Тэр шийдвэрлэгчээ хэмжиж. За танд ч магадгүй тийм амлсан Бурханы амлалт байгаа гэдэгт итгэлтэй байна. Үнэхээр таны тэр асуудлууд дээр тийм таны тэр хүнд хэцүү зүйлсүүд дээр таны тэр өөрийнхөө хүчээр давж гарч чадахгүй байгаа тэр олон зүйлсүүд дээр Бурхан үнэхээр амлсан тэр амлалт байгаа гэдгийг та хаанаас олж ирж мэдэж чадах вэ гэх юм бол хаанаас байгаа? Библиэс шүү дээ. Библиэсээ бүгдээрээ ирж хаах хэрэгтэй юм. Бурханыг ирж хайж. Тэгээд Бурхан минь үнэхээр надад тэр амлсан амлалтаа та яг өөрийн үгээрээ дамжуулж бас хэлээч гэж хамтдаа өдөр болгон Библиээр дамжуулж бас ирж хаах хэрэгтэй байна. Тэр үед яг Бурхан амлалтаа өгөх болно. За Бурханы амлалт ганцхан Йохошпат шивтэй
бүх ард түмэнд тэр ялалтын найдварыг өгсөн байна. Бүх ард түмэнд цуглаад яг шипад ингээд зэрэг сонсож байгаа шүү дээ. Бүү энэ ялалт бол энэ тулаан бол чиний хөш юм харин бурхных юм бүү гэж хэлсэн. Бурхны амлал бүх ард түмэнд ирсэн. За энэ мэдээг сонсоод бүх ард түмэн өөрөөрөө газар сонсоод тэгээд дараа нь бүх түүнтэй нэгдэн хэлснийг маш ихээр чангаар магтаж хэлсэн. За энэ үйл явдлаар дамжуулж юу харж болох вэ гэх юм бол бид нэр тийм маш хүнд асуудлуудтай тулгарсан. Асуудлуудынхаа талаар яг эсийн бүлэгтэй шуудгамдаа найзуудтай ч юм уу дэлхийн ах дүүстэй хуваалцсан. Таны энэ хуваалцсны дагуу бусад хүмүүс гэсэн би залбирдаг тийм залбирдаг хамтдаа залбирдаг. За тэгээд бид нар яг энэ асуудлуудаа давж гарахгүй тийм таны итгэлээр дамжуулж, итгэлийн хандлагаар дамжуулж, залбирлаар чинь дамжуулж, итгэлийн ах дүүс чинь найз чинь тийм хүртэл таны итгэлээр дамжуулж найдварыг олж чадахыг бас бүү мартаарай. Тэгээ та ганцаараа энэ асуудлыг давж гараад байгаа юм биш. Тэгээ тантай хамт залбирч ийсэн тэр ах дүүс чинь гэсэн би яг итгэлийн хувьд тэр асуудлуудаар дамжуулж бас өсдөг шүү гэдгийг бас хэлмээр байна. Өнөөгийн бид нар ч гэсэн дээд асуудалтай нүүр тулгүй дээ өөрсдөө хүрч чадлаар бус Бурхны арга замыг эрен хайвал хэн бидний ялалтыг бас амлаж байдаг.